Монголын эрдэс баялаг ханган нийлүүлэлтийн салбарын хөгжил, шинэ технологи, инновацийн боломжуудыг танилцуулах зорилготой Mining Connection нэвтрүүлгийн энэ дугаарт үндэсний хөрөнгө оруулалттай компаниудын хамтрал болох Energy Resource компани болон Mera Group-ийн хамтын ажиллагаа түншлэлийн хөгжил, ирээдүйн зорилгоодыг онцолж байна. Энэ жил Energy Resource компани үүсгэн байгуулагдсны 20 жил, олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсны 15 жилийн тохиож байна. Ухаан худаг нүүрсний ордын хувьд жилдээ 15 сая тонн хүртэлх нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай бөгөөд өнгөрсөн онд 12 сая тонн нүүрс олборлжээ. Энэ ордыг түшгэлсэн 3 модуль баяжуулах үйлдвэр нь мөн 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай. 2011 оноос хойш баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүний хэмжээ нь 70.4 саяыг таваад байна. Баяжуулах үйлдвэр нь дэрэгдээ хаягдал усыг дахин ашиглах үйлдвэртэй бөгөөд ус дахин ашиглалт нь 95% байна. Энэ говийн нөхцөлд төгс тохирсон технологи гэж хэлж болно. Energy Resource компани 20 жилийн түүхийн салшгүй хэсэг нь олборлолтоос гадна дэд бүтцийг цогц байдлаар хөгжүүлсэн явдал юм. Тухайлбал үйлдвэрлэлийн ихэнх үедээ баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, орон сууцны хороолол, тавталгай гашуун сухад чиглэлийн 240 гаруй км автозам, гашуун сухад момтод чингэлэг тээврийн нэгдсэн терминал тэргүүтээ томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн юм. Энэ жил болохоор компани маань 20 жилийн хойш байна. За ингээд нийт уурхайн ажил маань төсөл эхэлснээс хойш нийтдээ 116 сая тонн нүүрс олборлсон байна. За мөн 598 сая метр кубын хөрс хуултын ажлыг хийсэн. За баяжуулах үйлдвэрийг болохоор нийтдээ 115 сая тонн нүүрсээр анхдагч нүүрсээр хийсэн байна. Energy Resource компани ухаан худаг уурхай 2025 онд нийт 64 сая метр куб уулын ажил хийж 10 сая тонн нүүрс олборлож баяжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 70 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Уурхайн төлөвлөлтийн ажил маань уурхай дээр бас чухал ажил байгаа. За яагаад гэвэл одоо бүх үр ашиггүй зардлыг урьдчилан төлөвлөөд тооцоолдог тэгээд ийм хэсэг байгаа. За уурхайн төлөвлөлт бол геологийн ахтагч дата дээр үндэслэн за хэдийн хэмжээний уулын ажлыг хөдөлгөх, хэдэн тонн нүүрс олборлох, за мөн баяжуулах үйлдвэрийг ямар нүүрсээр, ямар чанартай нүүрсээр яаж дэжээх зэрэг одоо бүх процессыг холбож тооцоолдог юм хэсэг байгаа. За 2025 онд нийтдээ 64 сая метр кубын уулын ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа. За үүнээс болохоор 58 сая метр куб уулын ажлыг өрөмдөж тэслэх юм төлөвлөгөөтэй байгаа. Уурхайн өрөмдлөг тэсэлгээ нь нүүрс олборлолтын хамгийн чухал хэсэг бөгөөд үр дүнтэй аюулгүй ажиллагааг бүрэн хангах шаардлагатай. Үүний үндсэн зорилго нь нүүрсний болон хөрсний хоорондын зайг зөв тодорхойлж, дараа нь тэсэлгээний арга хэмжээг тусгай стандарт технологи ашиглан гүйцэтгэдэг. За өрөмдөг тэсэлгээний ажил нь уул уурхайн олборлолт үйлдвэрлэлд хамгийн түрүүнд явагддаг толгойлох процесс байдаг. Энэ нь өрөмдөг тэсэлгээний ажил хэдий чиний үр ашигтай чанартай явагдана. Дараагийн ухаж ачих, тээвэрлэх, уулах, баяжуулах процессуудад төдий чиний үр ашигтай ажиллахын эхлэл болдог. За өнөөдөр бид бүхэн уурхайнхаа үйл ажиллагаа эхлснээс хойш 2117 дахь блокийг тэсэлгээний ажлыг хийхээр ингээд талбай дээр ажил маань явагдаж байна. За энэ талбай маань одоо яг нүүрс таадалсан төрлийн тэсэлгээний ажил хийж байгаа. Нийт 190 мянган метр куб уулын цолыг 65 тонн тесрэг байцаар тэслэх төлөвлөлттэй тэсэлгээний ажил маань ингээд гүйцэтгэл хийгдээд явж байна. Mera Group нь Монголдо өрөмдлөг тэсэлгээгээр тэргүүлэгч компани бөгөөд ухаан удгийн уурхайтай 15 жилийн турш хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 4.1 сая метр өрөмдлөг хийж 152 сая кг тесрэх бодисоор 408 сая метр куб уулын цолыг аюулгүй үр ашигтай тэсэлжээ. За 125. Mera компани 2001 онд үүсгэн байгуулагдсан уул уурхай дэд бүтэц иргэний үйлдвэрлэлийн бүтээн байгуулах үйл ажиллагааны шаардлагатай тэсэлгээний ажилд хэрэглэгдэх эцсийн бүх төрлийн бүтээгдэхүүн, тэсэлгээний хэрэгсэл, тесрэх бодисуудыг Монгол улсдаа өөрийн үйлдвэртэй импортыг орлуулан үйлдвэрлэж, хэрэглэгчтэй ханган нийлүүлэх үйлчилгээг үзүүлдэг 100% үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэгийн компани маа. За уурхайн өрөмдөг тэсэлгээний процессын хамгийн чухал зүйл нь нэгдүгээрт аюулгүй байдал байдаг. Яагаад вэ гэхээр өрөмдөг тэсэлгээний ажил нь нэгдүгээр зэргийн хамгийн өндөр өрсөлдөлтэй ажил. Mera компанитай хамт 15 жилийг өнгөрөөсөн энэ цаг хугацаанд бол томоохон ослоо оруулагт гарч байгаагүй. За энэ
аюулгүй ажил бол биш. Ажлын хувьд бол өндөр эрсдэлтэй юм ажил байж байгаа. Дэлгэний ажлыг бид одоо мэрэгжлийн буюу тийм мэрэгдсэн одоо өндөр ур чадвартай хүмүүсээр гүйцэтгэдэг. Дэлгэний үйл ажиллагаа үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд за хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын олон улсын удирдлагын тогтолцооны 18,001 стандарт, за байгаль орчны удирдлагын тогтолцооны 14,001 стандарт, за мөн одоо чанарын удирдлагын тогтолцооны 9,001 гэсэн үндсэн одоо 3 том стандартыг хэрэгжүүлээ ажиллаж байгаа. За бидэд дисциплины талбайг мэдээж өндөр ханаас чулуу унах, мэдээж хөмсг хамгаалтаар бүрэн хамгаалж өгсөн байгаа. Тэрний гадна бидэд өөрсдийн одоо самбар конусаар хамгаалж гадны орохыг хориглосон тэмдэг төлөвлөгөө тавьж байгаа. За энэ талбай дээр ажиллаж байгаа хүн бүр нэг бүрийн хамгаалах хэрэгтэй, бүрэн хэрэгэлсэн байх хэрэгтэй. Уурхайд цэнгэлтийн талбайд орохоос эхлээд уурхайн дисциплины ажил бүрэн явагдаж дуусах хүртэл одоо бүхий л хугацаанд ажилтгчдийнхаа болон одоо уурхайн бүсэд байгаа бүхий л одоо техник, хүн техникийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах хамгийн чухал байдаг. Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд бутлан сэргэжүүлэх буюу өрөмлөг тэсэлгээний ажлыг гүйцэтгэхийн тулд эхлээд тэсэлгээний дизайныг боловсруулж, цоонгуудыг өрөмдөх, тесрэх бодисоор цэнэглэх, төгжих, хэрэгслүүдийг угсрах, улмаар тэсэлгээний ажлыг гүйцэтгэх гэсэн шалтгараас нь үйл ажиллагаа хийгддэг. Энэ процесс нь уулын ашиглалтын бусад ажлын процессоос тусдаа биедан хэрэгжих боломжтой үйл ажиллагаа байдаг. Өрөмлөг тэсэлгээний ажил нь олборлолтын нийт зардлын 10% эзэлдэг боловч уулын ажил төлөвлөлтийн чанар, бүтээмж үр ашиг, аюулгүй ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг стратегийн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм а. Тэсэлгээний ажилд хамгийн нэгдүгээрт одоо тухайн талбай бүртээ чулуулынхаа төрөл бүр дээр тохирсон параметрыг төлөвлөж тэсэлгээний ажилдаа хийх юм чухал байдаг. Үүн дээр болохоор өрөмдлөгийн үед өвгийн машин дээр одоо өндөр наривчлалтай лазер мөхний одоо хяналтын системээр дамжуулаад одоо тухайн талбай чулуулгын мэдээллийг бүтгэж аваад түүндээ тулгуурлаад одоо оновчтой параметрыг төлөвлөх. За манайх одоо энэ яг дисциплины талбай дээр цэнгэлтийн ажил явагдаж байна. Энгийн дистрикт бодис буюу эмүүсийн дистрикт бодис гэсэн хоёр төрлийн дистрикт бодисоор цэнгэлтийн ажил явагдаж байна. За мөн цэнгэлтийн дараагаар төвжээний ажил явагдаж байна. Төвжээний машин маань өөрөө буулгаж буюу механикцсан бункертэй одоо хайраар төвчдөг машин байгаа. Одоо энд явж байгаа машин маань өөрөө энгийн дистрибуцаар цэнгэлж байна. Бидэд устай талбайд усаа шүүрүүлэх буюу ус сорулдаг Divator гэх компани байдаг. Тэдний машин маань урд нь яваад усын соруулаад өгч байгаа. Тэгээ олгоо утаа гэдэг энгийн дистрибуцаар цэнгэлж байгаа ийм процесс явагдаж байна тий. За бидэд хэрэгжилж байгаа хэрэгсэл буюу өдөөгч маань өөрөө юу яаж байгаа? Манайх дотооддоо үйлдвэрлэж байгаа надлаа салбар дээр үйлдвэрлэдэг хэрэгсэл өдөөгч ашигладаг юм байгаа. Тэсэлгээ нь ашигт малтамлын нөөцийг уулуурхаагаар эдийн засгийн эргэлтэд оруулах үе шатыг төлөөлдөг бөгөөд үр дүнтэй аюулгүй байгаль орчин дээлтэй технологиг ашиглах нь өнөөгийн зорилго болоод байна. Орчин үеийн ухаалаг тэсэлгээний систем болон автомат удирдлагатай техник хэрэгслийг ашигласнаар өндөр эрсдлийг бууруулж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгыг хангаж байна. Тавчхандаа өрөмлөх тэсэлгээний үйл ажиллагаа нь уулуурхайн салбарын хөгжил, аюулгүй ажиллагаа, үр ашиг, байгаль хамгаалалт гэсэн бүх үзүүлэлтэд өндөр ач холбогдолтой, илүү тогтвортой, хариуцлагатай салбар болж хөгжижээ. За Energy Resource компани төлөвлөрийн аюулгүй байдлыг эрүүлэх хүн бодлого, дүрм журм, өдөр тутам үйл ажиллагаанд хэрэгжүүлж явдаг. За энэ утгаараа бүх ажилчид байна ер нь аюулгүй хэлж, аюулгүй дуусгах төрөйтөөр өглөө болгоо ажиллаа эхлүүлдэг. За урлаа эхлэе. За өнөөдөр уурхайд шот 3059 блокийг Mera Service компани тэсэлгээний ажлыг тэсэлгээний удирдагчаар мөнх эрдэмтний бие харуулгын ягчаар одоо 2 нар ажиллах байгаа. За 12 цаг 30 минутаас тэсэлгээний өмнөх 30 минутын анхаарлаа зарлана. Энэ үед тэсэлгээний харуулгын тусгай байрлал эслээд аюултай бүсээс гарч байгаа зам борцуудаа төр чөлөөлөө зогсож байгаа. За харуул 3-т өртөгсөөс 15-ын доотлолын налуу дээр зүүнээс баруун чиглэл зөвлөгөөнөө 20 зогсгоно. За манай харуулууд байрлалуудаа ойлгосон ойлгомжтой юм. За ойлгомжтой бол тэсэлгээний ажил гарцгаая. За тэсэлгээний удирдах сонсч байна. За сонсч байна. За тэсэлгээний удирдах хүмүүсийн анхаарал шот 3059 блок төрхийг тэсэлгээний ажлыг 10 минутын анхаарлаа зарлаж байна. Тэсэлгдэг блокоос 500 м хөдөлгөөний хорсон болно.
Тэслэгээний аюултай бүхэн сүм болон техникүүдийг бүрэн гаргаж дууссан харуулуудын байдалтай хамгаан галлах жумал хичээлнэ. Хүмүүсийн анхаарал уурхай тийг тэслэгээний ажлын 5 минутын анхаарлыг сарлаж байна. Тэслэгээний ажилд орж байгаа хүмүүс тэслэгийг дуустал байр станцаа турш төлөө. Мера сервис тэслэгээний мастер сонсож байна. Баярлалаа. Бүх хүмүүсийн анхаарал. Уурхай тэслэгээний ажил эхлүүлэхэд 10 секундын хугацаа үлдлээ. 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1. Шот 3059 блоктор хийсэн тэслэгээний ажил амжилттай явагдаж дуслаа. Тэслэгээний аюулгүй байдлыг хангаж ажилласан харуулуудаа баярлалаа. Тэслэгээний ажлыг амжилттай гүйцэтгэсэн Mera Service компани тэслэгээний багийнхандаа баярлалаа. Харуулын нэгч харуулуудаа болгож болно. Mera Group-ийн Mera Service компани нь 5 толгой бүлэг ортын хэрэглэгчдэд ойртон задгаан эмүүлсийн тесрэг бодисын T12, савлсан эмүүлсийн тесрэг бодисын T13 гэсэн 2 үйлдвэр болон 11 цэнэглэгч машинтайгаар бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүд нь ямар ч хаягдалгүй байгаль орчин дээлтэй импортын бүтээгдэхүүнийг орлох тесрэг бодис үйлдвэрлэлдгээрээ онцлогтой. Тус компани зөөврийн автомат T12 үйлдвэр нь задгаан эмүүлсийн тесрэг бодисын холцоодыг бэлтгэх зорилттой бөгөөд гал түлэх шаардлагагүй утаа дуу чимээ үнэр хаягдал ялгаруулдаггүй байгаль дээлтэй цэвэр үйлдвэрлэлийн шалгуурыг хангасан орчин үеийн шийдлээр бүтээгдсэн технологитой ийм үйлдвэр. За үйлдвэрийн маань хувьд бол бүрэн хаягдалгүй. За бүрэн автоматчсан үйлдвэр байгаа. За эндээс бол автомат удирдлагын өрөөнөөс бид бүх тоног төхөөрөмжүүдийнхээ ажиллагаа, цэцэрлэгчийн үндсэн түгээдүүдийн үзүүлэлтүүдийг хянаад эцсийн бүтээгдэхүүнийхээ одоо орц найрлагыг эндээс мөн хянаад явж байгаа. За мөн үйлдвэрлэлийн явцаас дээж аваад тухайн одоо цэцэрлэгчийнхээ үзүүлэлт үндсэн чанаруудыг эндээ тодорхойлж үзээд тэгээд одоо харилцагчдад нийлүүлэх чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн гарч байгаа хэсгээр давхар хяналтыг тавиад явдаг. Ийм бүрэн автомат үйлдвэр байгаа. Захиалагчдын бол нийлүүлсэн хүссэн хэмжээний цэцэрлэгчийг одоо хангах боломжийг эрэлхийлж ажилладаг. За T12 үйлдвэрийн задгаан эмүүлсийн цэцэрлэгчийн хувьд бол бид хоногтоо 100-аас 150 тонн цэцэрлэгчээр цэнэглэлтийн ажлыг хийх хүчин чадалтай. За мөн дээр нь бид бол алсын зайны цэнэглэлтүүдийг хийх хүчин чадлаа нэмэгдүүлээд за 40 тонноор тээвэрлэх боломжтой 4 ширхэг нөөцийн савыг энэ онд нэмэлтээр ашиглалтанд оруулсан байгаа. За салбар дээр мөн одоо нэг удаадаа 30 тонн хүртэл цэцэрлэгчийг нөөцлөх боломжтой нөөцийн суурин савыг хийж ашиглалтанд оруулсан байгаа. Савлсан эмүүлсийн T13 үйлдвэр маань 2024 онд бид бас бүрэн автоматжуулалтын системийг нэвтрүүлсэн. За энэгээр бол бид одоо савлсан эмүүлсийн үйлдвэрлэлээ савлаад, хайрцаглаад, скотчлоод одоо эцсийн харилцагчид хүрэхэд бэлэн болох бүх процессын дамжлагыг автоматжуулсан байгаа. Mera Group нь Өмнөговь аймгийн Цогццын сумын 5 толгой орд, 3 тис сумын нарийн Сухатын орд орчмын бүсэд байрлах үйлдвэр агуулгын цогцлборыг түшиглэн савлсан эмүүлсийн тесрэг бодисын үйлдвэр, задгаа, энгийн болон эмүүлсийн тесрэг бодисын үйлдвэр, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах үйлдвэр агуулгын цогцлборыг түшиглэн савлсан энгийн тесрэг бодис, өдөөгч тесрэг бодис, тэсэлгээний цахилгаан бүс хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэж, олборлох үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдтэй хамтарч цооног өрөмдөх, цэнэглэх, түгжих, тэсэлгээний төрөл бүрийн ажилд цогц үйлчилгээг үзүүлж байна. Ер нь бол Energy Resource компани маань өөрөө хариуцлагатай уулуурхай одоо томоохон тод жишээ гэж хардаг. За Energy Resource уурхай болоод ухаадгийн уурхайгаас тавьж байгаа шаардлага бол одоо бидний бас нэг хөгжих том хөшөөрөг болж явдаг. За бид бол тесрэгч тэслэгээний ажил үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэх, шинэ технологиг нэвтрүүлж ажиллах тал дээр бол одоо бас Energy Resource компанитайгаа байнгын зөвлөлдөж хамтран ажилладаг байгаа. Үндэсний хөрөнгө оруулалттай компаниудын хамтын хүч, хамтын үндэсний тод жишээ болсон Energy Resource компани болон Mera Group-ийн түншлэл нь уулуурхайн салбарт шинэ стандарт тогтоож, ирээдүйн зорилгоо нэгтгэн урагшилсаар байна. Mining Connection нэвтрүүлгийн энэ дугаарт бид эрдэс баялагын салбарт эргүүлэгч үндэсний хөрөнгө оруулалттай компаниудын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн зорилтыг онцлог хүргэлээ. 2, 1
Монголын эрдэс баялагын салбар зөвхөн олборлолтоор хязгаарлагдахгүй, шин шийдэл, шин хамтын ажиллагаагаар улам өргөжиж байна. Та бүхнийг эрдэс баялагын салбарын хамтын ажиллагаа, инновац, шинэ боломжуудыг хамтдаа нээн харж хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг Mining Weekend Mine Pro 2025 олон улсын уулуурхаан үзэсгэлэн арга хэмжээнд хүрэлцэн эрхийг урьж байна.